Казахстан Астана салам алейкум. За та бүхэндээ шинэхэн видеогоор уулзж байгаадаа баяртай байна. 4 сарын 20-оос 23-ны хооронд 4 өдөр 3 шөнийн аяллийн тэмдэглэлийг та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлс өг Казахстан улсад анх удаага төрийн ажил хийж байгаагийн хүрээнд манай үндэсний урлагийн их театрын хамт олон болон Дөөр бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид бид бүхэн Монголын сайхан орон бүрэн хэмжээний тоглолтоо тус улсад толилууллаа. За бодлын хажуу талд амар маш том маркет байна. Тэгээд виза унших юм болов гэд асуугаад нөгөө худалдагч нар маань ч мэддэггүй. Тэгээд та юу ч гэсэн нэг юм жижигхэн маленький пакет уншуулчих гэд. Тэгээ уншуулсан чинь виза карт уншиж байна. Хамгийн инээдтэй нь бит хоёр манлай бит хоёр энэ дэлгүүрийг олчлоо. Бусдаа хэлнэ гэж бодоод юм аваад ингээ явж исэн чинь маш олон уран бүтээлчтэйгээ хамт олонтойгоо таарсан. Тэгэхээр бид хоёр төрүүлж биш хоцорж явж байсан байна лээ. Жоо чам уу? Багсаж юу? Тэ. Жоо. За басна. За би бол энэ дуу сонсдоггүй. Энэ манай өрөөний манлай үрийн зохиолын дунд умбцсан юм байна. Үр ингээд өглөө босоод шууд зохиолын дуу сонсдсон юм байна. Яа, буруу зүйл биш л дээ. Гэхдээ сонин санагдчихээн. За өнөөдөр цагаан хувцаар ер нь бол цагаан хувцас өмсөе гэж бодсоо. Монгол улсаас сурталчилж байгаа хүмүүсийн хувьд бол бас Монгол цамцаа, Монгол ямар нэгэн үндэсний нэг брэнд болсон зүйлээ бас өмсөх хэрэгтэй байхаа гэж бодчихээ. За миний хувьд. Тэгээд яг үлгүүр уул байна л та манлаараа бариулт. Энэ камер нүдлэх юм уу? Энэ нөгөө нэг юм үлгүүр авах яг нөгөө буудлын зориулттай зөвхөн энэ суурин дээрээ л үлгэх тийм зориулттай болохоор энэ 8 давхар буудлын шүү. Тий. Holiday дээр буусан holiday бодвол улс их орон гэдэг ер нь бол franchise сүлжээ ресторан юу сүлжээ одоо юу гэдэг лээ те одоо брендинг дэлгүүр гэдэг шиг тийм сүлжээ буудал байгаа. Одоо дэлхийн хаач одоо ер нь байж байгаа. Тийм манай Монгол ч гэсэн байдаг. Энэ Казахстан, за Монгол, Кыргызстан гэдэг ч юм уу те ер нь бол Төв Азийн цээжинд оршдог одоо улсууд байгаа. Тэгээ дээрэс нь нүүдэлчин ард түмэн ер нь бол ахуй соёл гэдэг ч юм уу тийм зүйлүүдээр маш төстэй ер нь бол баг адилхан. Тэгээд нүүдэлчин ард түмний одоо хамгийн хурцтай хөгжиж буй улс бол Казахстан улс юм байлаа. Тэгээд Казахстан улс бол Астана Төв хотон. Астана хот бол маш эрчимтэй хөгжиж байгаа хот байлээ. Тэгээд одоо бүгдээрээ буудлаасаа гараад тэгээ бас харъя те. Бүр юу баг метро баг байгаадсан уу? Тий, нэг дээгүүр явдаг юм. Тэрийг одоо юу? Мини метро ч юм. Мини метро ч юм. Ямар ч бас нэг юм байлээ шүү. Монголчуудаа. За тэгээ манайхан мөн бас ингээд дуртай зохиолын дугаадаар комент хэсэгтүүлдэгээрээ баярлалаа. About time. Outfit check. Check. Өглөөний мэд зөвсөө. Таны тий орооч тийм байлээ. Оруулах гал чамруу. Оруулах гал чамруу байсан. Ороолцоо болоо гэж. Хөглөөд аваа гэж шалтаа ор мород байхад яа бичиж хэлсэн байсан шүү. Өө манлай тэрэгтэй дагаараа ерөөс тийм болоогүй шүү.
За маш олон улсаас Казахстан улсад өөрсдийн орноо шингээсэн, соёлоо шингээсэн барилгууд байд юм байлээ. Тэрний хамгийн өндөр нь Арабаас барьж өгсөн Абу Даби Плазад 75 давхар байд юм байлээ шүү. За энэ явж байгаа метро бол энэ онд ашиглалтын орн одоо бол туршилтын маягтай явж байгаа. Одоо бид хэдийн тоглох гэж байгаа газар бол энэ театр юм аа. Тэгээд маш дулаахан байна, маш гоё байна, маш. Аралай, қаланы аралай, жүрейік уақытта қарамай, керексің сен маған. За театр дээр ирсэн байна. Ховцнуудаа гаргаад. Та нар энэ ихчийг таньж гинөө? Мартахгүй. Гэт тэр ихчтэй. Манай ихч. За манай би багч явж байгаа. Хайсан хач чи нүний юм хайрыг минь даа чадахгүй. Тоглолтын ихтэй. Оо, би танаас нэг нэр асуулт асуучих. Казахстан гэхээр танд юу бодогдож байна? Казахстан гэхээр Нэг л гоё факт. факт за Казахстан гэхээр Шорлог маха. шошлог мах бод. За, шошлог маха. Хоол ярьж гинэ. За сайн уу төгсөө ахын дөө бүр торцсон байж тээ өөргөдөө. За чамд Казахстан төгсөө угсаа Баян Улгийн аймгийг халах штэ тий. Дөрүүд юм уу? Оо тийм үү. За тэгэхээр чамд Казахстан гэхээр юу бод? Ер нь Казак үндэстэн гэхээр юу бодогдож байна? Монголч бай тий. Тусгаар тогтсон одоо Казахстанч бай. Яг юу бодогддог вэ? Кара жоргоо гэдэг дуу бод. Кара жоргоо ёо. Хара жорго болбосо биди шаны келеби Пошете койно кибесе кыл. За Казахстан гэхээр ер нь Казак үндэстэн гэхээр чамд юу санаанд ч орж байна? Гошногоо адууны Омскита адууны мах. За 3 2 1 кат. Амина 3 2 1 Хийхваа. Хийхваа. За санаа. Юу бодогдож чинь чамд тэгэхээр 1 2 3. Үс. Юуны үс? Нүүрний үс. Сормоос. Ирчүүд нь илүү өслөг гэж юу? За. За сайн явж байна хчээ. За Казак үндэстэн болвол Монгол улстай 37 км-ийн наан цаана ингээ байд юм байна. За тэгээ бас Монгол улсад бас Казак үндэстэн бас байдаг. Танд ер нь Казак үндэстэн гэхээр юу санаанд ч орж ирж байна вэ? Доомбор хөгжим ор санаанд орж ирж байна. Атла өөрийгөө бичүүлнэ гэж бичиж. Утла араа Хувцаа зөөж. Харж. За Хувцаа зөөж. танд Казак үндэстэн гэхээр юу санаанд орж байна? Харалт хувцаа зөөж. За тийм байна тийм. За юу санаанд орж байна? Кимчи. Кимчи ямар ч холбоогүй шүү дээ. Яс гинэ. Казак үндэстэн гэхээр танд одоо хамгийн түрүүнд юу одоо бодогдож байна те? Юу бодогдож байна Тий. вэ? Шууд үндснийх нь хоол болон малгай. Малгай. Тий. Ямар малгай? Ангийн малгай, үнгэн малгай. Үнгэн малгай. Үнгэн малгай. Ангийн малгай. Ангийн малгай. Тий. Хашаа. Казак үндэстэн гэхээр бүргэд. Бүргдээр ам идэх шүү дээ. Тэр ам гайдаг, бүргдийг шүтдэг. Тэгээд ер нь өөрсдийгөө бүргчиг тийм амьдралтай осууд гэж боддог осууд гэсэн. Тэнгэрлэг, байнгын тэнгэр дээр байдаг. Анд хүртэл ирэлхийг өөрсдөө тийм дайчин бүргдшгээ тийм дайчин осууд гэж боддог. За окей thanks. Монголд байгаа Казак үндэстэн бодохоор ер нь чамд юу санаанд орж байна? Чуулбарын Казак. Үгүй тэдний ер нь ингээ ёс заншил ч юм уу эсвэл ямар нэгэн юм Надаа юу хамгийн ихэнд юу бодог? Хоол, каз тэгээ адууны мах. мах бодогдож байна. Окей. За сайн явж байна уу? Сайн. За ахын жоохон доошо суугаад. Казахстан улсад улс болон Казак үндэстэн тий чамд юу гоё бодогдууллаа? Хээ ухаар нь айгуу гоё. Хийх ба. Тий. Тэгээд ер нь анх удаа Казахстанд ирж ийн. Тэгээ ер нь бол барилгуудыг харахад бол айгуу тийм
нүд булаасан айгу гой барилгатай юм байна. Ахаа. Гой метротой юм байна. Ер нь тэр мөрийг хараад энэ дэрээд амьдэрчмаар ч юм шиг санагдлаа. Хараж урго болбосоо Ер нь бол айгу гой юм байна. Ахаа, гой хөгжөнгөө орон байлаа тий. Гаднаас нь харахад бол Тэгээ ер нь бол тийм өстө таалагдчихэв нөө. Театр мадрын ч гэсэн айгу гоё юм байна өө. За амжилт хүсье. За баярлалаа. За мана уран зураг бүх ингээд Монголоос ирсэн байна. Бидэртэй хамт яг тоглолтын өмнө гоё юм үзэсгэлэн уран зургийн үзэсгэлэн хаадуудын үзэсгэлэн гаргаад за тэгээд энэ театр бол үнэхээр яг нөгөө нэг казаку арт хэмжинхээ хаар гар хий зойтол тэр дээр маш гоё тий хевснүүд нь хүртэл мангар гоё идэг тэрнтэйгээ адилхан бас энэ соёлоо гоё театртаа шингээж өгсөн байна. Оргоно нүүр бүтгтэй хорлоо. Ямар ч тач нүрээ бодоод тестэлчээд тэгээ орой бас дахиад бодгаа арилгаад дахиад бодготой. Бодгаа хий. Нэг альмыг дөрүүлээ. Гой хуваагаад. Би идэв шүү дээ. Би идэв шүү дээ. Би идэв. Та юу дэвшээ гонхи? Би идэв. Ямар гоё. За боргоно дуусчлаа. Одоо гарч нэг юм мэдчихэд орж ирл. Дахиад нүрээ бодчоод. Таараа тоглолттой. Энэ пицца аваад идсэн. Энэ ингээ миний бол. Би тэглэн болчихсон. За жингээ барьж байгаа хөхт. Жингээ барьж байгаа. Тэгээд манай гоё. Өөрөө идэх дуртай бүрийг дор комеди сүлдэгээрээ барьлаа. Өөрөө идэг дуртай шүлэг үлдээгээрээ. Хаа газрын рамонод батшгүй нэр. Өөрсдөө идэг дуртай пицца командисд үлдээгээрээ. Лайк тэгээ саб хоёроо дараад үлгшил хөгжилтэй гоё контентуудыг үзэх боллоо. Баярлаа. Тэгээ дуусгах ш тах. Чики 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 seni seviyorum seni özlüyorum çok 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 çiki 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 seni seviyorum seni özlüyorum yok 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 Амар одоо үзэгдчихтэй. Тэгээд бидний дэмжиж бөөнөр гоё лайк. Бас стилтэй дор комент хийрээ баярлаа. Уцаа гэдэг. Бид бүхэн ёс заншил хэл босод зүйлсээ дээр өөрч гэсэн нүдэлж арт түмэн нүүдэлж амьдардаг, ан хийдэг бас Монголтай адилхан ийм үндэсрэг арт түмэн шүү дээ. Казахстан, казак түмэн. Тэр театр дотор Монголын үнэртэй салхийг казак арт түмэнд мэдрүүлэх хийж дээрээс нь маш том ёс заншил за дээрээс нь арт түмнийхаа сэтгэлгээг нэг цаг 40 минутын хугацаанд бол маш гайхалтайгаар мэдрүүлж чадлаа гэж одоо бодож байна. Тоглолт бол гайхалтай боллоо. Үзэгчд нь ямар гоё хүлээж авдیں۔ Ингээд урлаг одоо тэ үздэг, урлагийг мэдэрдэг улс орон арт түмэн бол шал өөр байдаг. Тэгэхээр урлагаар одоо дамжуулж эх орноос сурталчилж байгаа үндэсний урлагийн их театрын хамт олондоо бас баяр хүргэмээр байна та бүхэн. Монгол Казахстан хоёрын хооронд яг 3 цагийн зөрүүтэй байд юм байлээ шүү. Астана хоттой танилцж байна. Ямар ч хэсэн тэгээд хөтөлбөрийн дагуу юм үзэх юм байна. Өнөөдөр нэг юм хүний навсаагаад гараад ирлээ. Гоё нартай өдөр байш шүү. Өнөөдөр өчтөр жоохон бүрхэг. Жоохон бороо орсон. Өнөөдөр харин чиг сайхан нартай байна. Цагаагаар явд бол яг Монгол зүгээр л Монгол.
цаанаас болгоод тэгээд Ахаад өгөөрэй манайхаа. Зуун хүн амьдэрсэн. Тэр миний таньдаг байсан залуу бай. Нэрийн Норман гэдэг. алмаа туусаас орсон эрдний Чулуу хадгалаад ирээдүйд мөжид өгнө гэж байна. Кофе авчлаа. Бас чанар кофе бас авчлаа. Mega Silk Way гэдэг ийм хотел үртүрд гэсэн байна. Астана опера театрт ирж Дүүрийн театр үзлээ. Астана хотод бүс нутгийн экологийн дээд хэмжээний уулзалт болж байсан. Тэрний хүрээнд Кизибек гэдэг Дүүрийн тоглолт үзсэн. Театр нь их гоё байсан. Тайз, дууралт, за дээрэс нь амьтад хүртэл тайзан дээр гарч ирсэн нь үнэхээр сонирхол татчих байлаа. За дүүрээ үзэж дуусаад угтах танхимд жижиг хүлээ авалт маягийн зүйл болсон. Тэгээд хоололцоод буудлын руугаа яваад ер нь ачаа бараагаа бэлдээд Монгол руу ер нь бол явах юмнуудаа бэлдсэн байгаа. Казахстан улсад үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид бид бүхэн Монгол их орон, Монгол хүний саруул ухаан, Монгол ёс заншлыг олон талаас нь сурталчилсан Монголын сайхан орон тоглолтоо бахархалтайгаар төлөөллөө. Казахстан улс нь байгалийн баялаг арвин томоохон экспортлогч орн бөгөөд хурдцтай хөгжиж буй нүүдэлчин уламжлалтай ард түмэн юм. Гэвч тэд зөвхөн байгалийн баялагт найдалгүй эдийн засгаа хүний хөгжилд тулгуурлан урт хугацааны доктортой өсөлтийг бий болгох зорилтыг чухалчилж буй мэдрэгдэж байлаа. Сайн яваад шинэ газарт очиод ирлээ. Та бүхэн Казахстан улсаар зочлоорой.